Өнөөдөр буюу 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хуучнаар Гутлын 22 гудамжинд байрлах Өглөөний Улаанбаатар жишг гудамж аль биесоор нээлттэйлээ. Энэхүү гудамжийг иргэдийн идэвхтэй амьдралыг бий болгох, ажилд ирэх хүмүүсийн өглөө цуглах газрыг нэг болгох зорилготойгоор Эртэж Монгол хөтөлбөрөөс нийслэлийн засаг даргын хамгийн газраас байгуулж байгаа юм. Энэхүү гудамж маань гол зорилго нь бол одоо манай Эртэж Улаанбаатарчууд, бизнес эрхлэгч, урлагт хайртай Улаанбаатарчууд мөн бас эрүүл амьдралын хэвшлийг одоо дэмждэг тийм одоо хүмүүс зориулсан тогтмол тийм хөтөлбөртэй байна. Тэгэхээр одоо бизнес эрхлэгчдийн бизнес хүрээллийнхний одоо уулзалтууд, нетворкинг арга хэмжээнүүд мөн одоо уран бүтээлчдийн одоо уран бүтээлээ төөрөх талбар мөн бас уран бүтээлээ бусдад таниулах одоо үйлчлэлийн хөтөлбөртөд мөн одоо өглөөний дасгал хөдөлгөөн хийх сонирхолтой хүмүүс зориулсан хөтөлбөрүүд гэх мэт тийм тогтмол хөтөлбөрүүд ингэж одоо явж байгаа. Энэ хөтөлбөрүүд маань бол нэгд өдөр, 3 дахь өдөр, 5 дахь өдөр болгон болно. Тэгээд аж ахуйн нэгжүүд маань бүгд өглөө 6 цагаас нэгдэн. Тэгэхээр мэдээж олон улсын одоо хэмжээнд өглөөний гудамж, өглөө эртгэлдэг гудамж бол бүгд жишг байдаг. За Монгол улсын хэмжээнд гэх юм бол өглөөний гудамж хараахан байдгүй. За тэгээд тэр дундаа нийслэлд Улаанбаатар хот маань өглөөний Улаанбаатар гэдэг хүрээнд одоо өглөөний гудамжийг нээж эхлүүлсэн байна. Тэгээд яг энэ төслийн зөвлөхөөр бол миний бие бол ажиллаж байгаа. Тэгээд бид нэр нэг менежментийн баг болоод өглөөний гудамжийн одоо өнөөдрөөр эхлүүллээ. Тэгээд мэдээж Улаанбаатарчууд маань өглөөд босоод өглөө эртлэн одоо ажиллаа эхлүүлээд за эндээс маш гоё энерги аваад тийм ээ өдрийг үр бүтээлтэй одоо гэгэл гүнгүүлэхэд одоо өглөөний гудамж бол маш сайн одоо чухал ач холбогдолтой. Өглөөний Улаанбаатар гудамжинд ном, цэцгийн худалдаа, ресторан, кофе шоп зэрэг 12 аж ахуйн нэгж өдөр бүр үйл ажиллагаагаа явуулж өөрсдийн гэсэн онцлогтой цэсээр иргэдэд үйлчлэх юм байна. Мөн 7 хоногийн 3 өдөр 6-аас 9 цагийн хооронд олон нийтэд зориулсан үзэсгэлэн худалдаа, сургалт, бизнес уулзалтууд зэрэг хөтөлбөрт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Миний анхны гэрэл зургийн үзэсгэлэн гарч байгаа. Нийт миний 7 жилийн хөдөлмөр. 2014 онд би гэрэл зураг анх сонирхоод явж эхлээд аваад тэгээд энэ уран бүтээлээ бусдад илгээхэд маш их таатай. Өглөөний гудамж гэдэг энэ зүйл нь одоо нэг Улаанбаатар нийслэлд маань бас хэрэгтэй байсан гэж би бодож байна. Яг тэгэхээр одоо өглөө ингээл гараад ажилдаа явах, замдаа нэг кофе уух гэхээр газрууд хэцүү байдаг. Тэгээд энэ бүх асуудлыг шийдэж өгч байгаа талархаж байна. Би энэгээр өргөлж алхаж явдаг. Тэгээд өглөөд энэ жаахан сууж байгаа юм. Их ийш тийшээ сая явж чадахгүй байгаа болохоор өглөө ороод ингээд алхаж явж байхад ингээд сууж яаж явах газар их сайхан. Олон байвал их зүгээр юм шиг санагдчих. Хот төлөвлөлтийн системээр ч гэдэг юм уу аливаа зүйлийг ер нь жоохон хотоос гадагшаага байх хийх тусам нөгөө нэг хотын зах хэсгээр байгаа тэр амьдарч байгаа хүмүүсийн аж амьдралд нөлөөтэй байх юм болов уу гэж бодож байна л да. Өглөөний Улаанбаатар жишг гудамжийг цаашид дүүрэг бүрд олон байршилд нээх боломжтой гэдгийг төслийн зохион байгуулагчид онцоллоо. Мөн иргэдийн зүгээс энэхүү гудамжийг хотын захын гэр хороололд байгуулах саналсалтай байгаагаа илэрхийлж байсан юм а.